За баярлалаа. За хуулийн эслэгийг бол дэмжиж байгаа. Би тэгээд над нэг 3 юм байгаа. Энэ нөгөө өмнө нь бид нэг цагдаагийн хуулийг хэлцэх зүйтэй гэд гаргасан. Цагдаагийн хуулийн дээр бас харагдж ирсэн энэ онц чухал объектын хамгаалалттай холбоотой юм давхар тухай хууль хоорондын бас нийцүүлэгдлийнх нэмийг байнгын хороон дээр анхаарч байгаа үстэй гэж аднаас дарагт зүгээр санал бий хэлж байгаа. Өмнөх одоо хуулийн дагуу бол дотоодын цэргийн байгууллага бол цагдаагийн байгууллага хадэрэгд байгаа. Дотоодын цэргийн командлагч нь бол цагдаагийн дарга. Дотоодын цэргийн командлын штабын дарга цэргийн дээд цолтой байсан. Тэгэхээр энэ цолных нь одоо ангил зэрэгэл ямар хуваагаа болоо гэсэн нэг юм асуулт байна. Би байнгын хорооны танилцуулгаас хараад ахаар зэрэг энэ 2016 оны улсын төсвийн тухай хуулинд Монгол цэрэг бүтээн байгуулалт гээд 24 тэрбум төгрөгийг тусгаад тэгээ энэ эдийн засгийн хүндрэлтэй байдалтай холбогдуулаад улсын төсөв болвол тэр тусгасан хөрөнгө санхүүгийн хөс сургууль буцааж авсан байгаа л да. Тэгэхээр энэ дотоодын цэрэг байгуулад энэ бизнес бүтээн байгуулалтын ажилд оролцуулаад байх юм биш үстэй. Дотоодынхоо одоо бизнесийн үйл ажиллагааг булаах ийм байдал гарах бай гэсэн нэг ийм гишүүдэд бас нийгэмд нэг тийм ойлголт байгаад байх шиг байна. Тэгэхээр энийг бол Бямцэг сайд дотоодын цэргийн өөрийнх нь тусгайлсан чиг үүргийн талаар нэг тодорхой тайлбар өгчүүл зөв болоо да гэж ингэж бодогдоод байгаа. Өөр юм байхгүй. Баярлалаа. За, Бат Эрдэнэ сайдын асуултанд Бямцэг сайд хариулъя. За, дотоодын цэргийн албан агчийн дүрмт хувцас цол гэдэг хуулийн 37 дугаар зөвлөл дээр тодорхой заагдсан байгаа. Дотоодын цэргийн албан агч Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгыг батлагдсан дүрмт хувцас цэргийн цол хэрэглэнэ гэд заагдсан байж байгаа. Цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хурааж авах журам харилцах цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэг заасны дагуу зохицуулна гэд цолтой холбоотой асуудлыг оруулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол цэргийн цол хэрэглэнэ. За, дотоодын цэргийн чиг үүрэг дээр саяны ярьж байгаа одоо инкийг сахиулах биш, инкийг сахиулахаас гадна дотоодын одоо бүтээн байгуулалтын ажилд оролцохгүй гэдэг асуудлууд яригдж байгаа. Энэ дээр бол аж ахуйн үйл ажиллагаанд оролцохоор тийм үү ийм одоо тодорхой заалтууд бол байхгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол Бат Эрдэнэ сайдын одоо хүснээр уншаад өгч улсын онц чухал объектыг хамгаалах нэгдүгээрт нь, хоёрдугаарт нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг тасан зогсооход дэмжлэг үзүүлэх. Гуравдугаарт нь аюулт үзэгдэл гамшигын аврах ажиллагаанд болон хорио цэрийн дэглэмийг сахиулахад оролцох. Дөрөвдүгээрт нь шаардлагатай зарим объектыг төр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээврийн замд нь одоо харгалзан хөргөх. Тавдугаарт нь террорист үйлдэлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох. Зургаад нь одоо хуулиар тогтоосон бус чиг үүрэг гэсэн ийм чиг үүргүүд орж байгаа. За, ил инкам болон гишүүн алга байна.